За дараагийн мэдээ бол Прагт богино хугацаагаар ч юм уу ер нь урт хугацаагаар байх хүмүүст их сонирхолтой байх бах. Хоёр янзын барокк стилийн ордонгийн талаар танилцуулах гэж байна. Эхнийх нь болохоор Клам Галас гэдэг барокк хийцтэй ордон. Прагийн хотын музейн нэг хэсэгт тооцогддог гинэ. Энэ ордон 4 жилийн турш засвартай байж байгаа. Сая 9-р сарын 28-нд буюу Гиген Вацлавын өдрөөр иргэн нээлттэй хийсэн. Тэгээ яг энэ өдөр болохоор бүх зочдоо үнгүүгээр оруулж исэн. Гэхдээ ердийн үед бол тасалбарынхны үн 120-250 крон байдаг. За энэ ордын юугаараа онцлог юм бэ гэхээр 1713 онд тухайн үед амьдарч байсан сурвалжит ноён Ян Вацлав Галас гэдэг хүний захиалгаар баригдаж эхлээд 1719 онд нас барсныхан дараа түүний өв залгамжлагч Филипп Йосеф гэдэг хүн өвлж аваад дотор заслыг нь Италийн зураач Карло Карлеон гэдэг хүнээр хийлгэснээр барилгын ажлыг нь бүрэн дуусгасан гинэ. 1757 он гэхэд Галасын гэр бүлээс өв залгамжлагч үлдээг болохоор Галасын эгчийн хүү өвлөж авсан. Тэр хүнийх нь овг нь Клам байсан юм байна. За ингээд Клам Галасын ордон гэж нэрлэгдэх болсон гинэ. Энэ ордон уран нарийн хийцээр гайхагтаад зогсохгүй тухайн үедээ олон янзын үдэшлэг, тоглолт гэх мэт арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулдаг. Тэгээд алдартай язгууртнууд ирж зочилдог байсан байна. Тэрч бүхэл алдарт хөгжмийн зохиолч Моцарт, Бетховен ч хүртэл ирж исэн гэж. Прагийн Старое место байдаг. Энэ ордноор очиж үзээрэй гэж зөвлөе. Дараагийн ордон Чехийн Сенатын ордон буюу Wallensteinский палац. Англиар бол Wallenstein Palace гэдэг. За энэ уран тансаг барокк хийцийн ордон нь 1624-өөс 1630 оны хооронд баригдсан бөгөөд 26 байшин 6 цэцэрлэгт хүрээлэнгээс бүрддэг. Чехийн хамгийн хүчирхэг бөгөөд биелэгжүү эрх мэдийн нэг болох Альбрехт von Wallenstein гэдэг 1583-аас 1634 оны хооронд амьдарч байсан хүний ордон байж гинэ. Харин одоо болохоор Чехийн парламентын дээд танхим буюу Сенатын байр болсон байна. За энэ ордонд орж сонирхыг гэх юм бол жил хүрийн 4-өөс 10 дугаар сарын хооронд хинч үнгүү орж болно. Ордны доторх уран нарийн хийцийг үзэж болохоос гадна гадаах тэр гоё цэцэрлэгт хүрээлэнгээр нь бас үнгүү зочлох боломжтой байдаг. Дээрээс нь 10 дугаар сарын 28 буюу Чехословакийн тусгаар тогтнолын баярын өдрөөр бусад үед нөгөө зочдыг оруулдаггүй хэсгүүдээ хүртэл нээж үзүүлдэг гэж шүү. Ваа, ямар гоё юм бэ? 10 сар дуусахаас өмнө хаагдахаас өмнө амжиж үзээрэй. Тэгээд амжихгүй бол дараа жилийн 4 сараас очиж үзээрэй.